Монгол улсын Баатар Бэгзийн Геваны нэрэмжит Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооны 2024 онд хийсэн ажлын тайлан. Удирдлага зохион байгуулалтын талаар хийсэн ажил. Монгол улсын Баатар Бэгзийн Геваны нэрэмжит Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хороонд 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 38 ажил төлөвлөж биелсэн 33, биелээгүй 5 төлөвлөгөөг 86.8% хэрэгжүүлэн 13 бүлэг 140 зүйлтэй дотоод журмыг 2023 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Ахмад хэлчдийн хурлаар хэлэлцэн баталж 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Аймгийн Малчин сумын нутаг Харгасны орын ирэг дээрх Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Хэлчин амралт цуглын газарт Ахмад хэлчдийн амралтын байртай болох санаачлагыг Ахмадын орооны дарга бэлтгэл дэд хурандаа Батэрдэнд гаргаж нийт Ахмад хэлчдийн дунд хальны аян зохион байгуулж 2024 оны 5 дугаар сард 6 харьцах 4 хэмжээтэй амралтын байр барьж ашиглалтанд оруулсан. Хэл хамгаалах байгууллагын Ахмадын холбооноос Хэлийн анги тусгай салбаруудын Ахмадын хороо өвдлүүдийн дунд зохион байгуулсан Ахмад хэлчдийн спортын анх дугаар наад уулын бүсийн Хэлийн цэргийн тэг 245, тэг 277, тэг 285, тэг 130, тэг 311, тэг 165 дугаар ангиудын Ахмад хэлчдээс бүрдсэн баг тамирчдыг удирдан бэлтгэлийг хангуулан оролцож нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгаруулсан. Ахмадын холбооны удирдлага Хэлийн анги тусгай салбаруудын Ахмадын хороо зөвлөлийн дарга нарыг оролцуулсан хурал 2024 оны 5 дугаар сарын 17-оноос 18-ны өдрүүдэд хэл хамгаалах ерөнхий газар дээр зохион байгуулж Ахмадын холбооны тэргүүн Ахмадын хорооны дарга нарын ажиллах хугацааг Ахмадын холбооны дүрмэнд тусахгүйгээр жил бүр хийсэн ажлын тайлангаа Ахмад хэлчдэд тайлагнаад тэдний саналаар шийдвэрлэхээр болсон. Орчин цагийн хэл хамгаалах байгууллага үүсч өгсөний түүхт 91 жилийн ан баярыг өгтөж 2024 оны 9-р сарын 15-ны өдөр Хэлийн цэргийн тэг 204, тэг 333 дугаар салбаруудын үйл ажиллагаатай Ахмад хэлчдийн төлөөллийг танилцуулах ажил зохион байгуулж 2025 онд бол Хэлийн цэргийн тэг 204 дугаар салбарын түүхт 50 жилийн ой өгтөж хийх ажлын талаар салбарын удирдлагуудаа санал солилцов.